би шалгалт авахгүй зүгээр гоё хооллогч авсан заяа. Чи намайг яаж таньд? Та нөгөө ихний краш гэж. Тэрүүгээр таньд. За онц сураарай заяа. За баяртай. Ямар хөөрхий. Ойр ингэж гарын үсгээ өндөг үгүй юм шиг. Хоолоо хаягдalгүй дээр нөгөө битгий ялгараа гэж. Ямар хөөрхий яг өнө хоолоо хаягдalгүй дээрээ. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн. За эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд тэгдэж сахаргүй ирээдүй аяны хүрээнд явагдаж байгаа ажлыг сурчлахаар Дундгой аймагт бол хүрэлцэж ирээд байна. Говийн ирээдүй сургууль дээр бид нар яагаад ирсэн бэ гэхээр энэ сургууль маань одоо сургууль доторх чихэрлэг хүнсний хэрэглээг хязгаарласан юм үлгэр жишээ сургуулийн нэг байгаамаа. Орон нутгийн сургуулийг үнэхээр Улаанбаатар хот нийслэл хотод хамгийн их тулгамдаад байгаа асуудлуудыг одоо бүрэн шийдсэн байгаа сургууль дээр ирлээ. Тэгээд Улаанбаатар хотоос нийтдээ нэг 200-300 км-ийн зайтай байрлах говийн ирээдүйн сургууль дээр ирсэн. За хоол идэх өдөр анги сургууль дээр хоол идэх ямар гоё санагддаг уу? Гоё ногоонууд идэх чи чадж байгаа юу? Чадж байгаа. Урд нь чаддаг байсан үү чи ногоо идэх? Чаддгүй байсан уу? Ямар гоё. Хүүхдүүд яг ингээд нэг бодит юм бариулаад юм уу ингээ үзүүлээд ихээр илүү тэр нөгөө үлничтэй. Та төслийн хүрээнд бас Японд руу яваад яг Японы сургууль ямар үйл ажиллагаа хийх юм тэрийг бодитоор хараад ирсэн тий. Тэгээд эднийх 2-2-ороо жижүүр гараад хүүхдүүд нь хоолоо түгээд тэр зарчим энэгээр явж байна. Явж байгаа хоолны заалаар үйлчилснээр хүүхдүүд манай биеэ даах чадварт болно. Бие биенээ хүндтгэн харьцах одоо соёлдоо суралцж байгаа. Хоол идэд дуусчаад бүхрийнхэн хэсэгт бүгдээр ингээ яг тавга хураагаа тавьчихсан. Тэгээ зарим сурагч нар маань нөгөөдөө туслаад цонхруугаа аяг тавга хураагаа тавьчихдаг байгаа. За эрүүл Монгол хүн говийн ирээдүйн улсын сургууль дээр ирсэн байна. За тэгээ говийн ирээдүйн сургууль дээр бол 2021 оноос хойш JICA-гийн төсөл хэрэгжиж Монгол улсад жишг галтгоогоор бол одоо нэрлэгдээд байна. За яагаад сургуулийн үдийн хоолын жишг галтгоо вэ гэхээр яг одоо миний зогсож байгаа энэ хүү танхим маань JICA-гийн төслөөр буюу шинэ галтгоо бүх тоног төхөөрөмжийн хувьд бол ингээд ашиглалтанд ороод үйл ажиллагаа явуулсан байна. За энэчнээс ямар үр дүн гарсан бэ гэхээр за энэ говийн ирээдүйн сургууль дээр бас сүү хөтөлбөр явагддаг. Ингээд сүү хөтөлбөр явагдаад ирсэн цагаас ахуулаад хүүхдүүдийн өндөр төлөө өөрчлөлт орж ирсэн. 3 см-аар өндөр болсон гэдэг юм судалгаа гарсан байна. За дээрэс нь дийлэнх Монгол хүүхдүүд чинь нөгөө ногоонд айгу муу байдаг. Нарийн ногоо, шинэ одоо ногоонуудад одоо идэх нь бол айгу муу байдаг. За энэ төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш говийн ирээдүйн сургуулийн бага ангийн 300 орчим хүүхдүүд маань одоо 20-оос дээш одоо нэр төрлийн ийм хүнсний ногоонуудыг бол одоо иддэг болсон, таньдаг болсон гэдэг ийм баяртай мэдээг бол хоол зүйч маань өгч байна. Тэгээ яг ингээ харж байхад бол тухайн сургууль дээр хэрэгжиж байгаа төсөл одоо их төсөв хөрөнгө мөнгөтэй байхаас илүүтэй ажиллаж байгаа ажилчид маань илүү одоо сэтгэл зүрэхтэй хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүсийн маань ажил ийм гоё явах нь бол энэ галтгооноос харагдаж байна. Тэгээ хүүхдүүд маань ийшээ орж ирэхдээ эхлээд гараа угаадаг. Яг одоо энэ заал руу орж ирэхэд бол гараа угаах хэсэгтээ бүгдээрээ яг ээлжиж гараа угаагаад яг одоо энэ хойно харагдаж байгаа шиг бүгдээрээ сайхан жигсэж зогсож байгаад хоолоо аваад за тэгээ хоолоо авч идэж дуусчаад бүгдээрээ аяг тавгаа хураагаад гарахтаа бас шүдэ угаадаг. Тодорхой нэг хэдэн төрлийн хоолтой байдаг гэснээр төсөл хэрэгжснээр одоо шимт хичээлийн төвцөртэй зэс одоо ном бий болж одоо тэрнийхэн дагуу одоо хоолны нэр төрөл маань олчирсан байгаа. Ичлэг болон үнэндэн тохирсон одоо шимт хичээлэг, жимс, хүнсний ногоо, сүү тараг бүтээгдэхүүн одоо өгдөг болсон байгаа. Эргээгээд бас нөгөө тоогооч нарын маань ажиллах орчин ч гэсэн айгүй гоё болсон биз дээ. Ер нь бусад сургууль дээр хэрэгжүүлэхэд одоо яг та яг хоол зүүч хүний хувьд бол ямар зөвлөгөө өгмөр вэ? Одоо л Монголын одоо бүх сургууль дээр хэрэгжээг байгаа шүү дээ, тий. Танайх бол ингээд нэгсэндээ жишг юм одоо галтгоотой сургууль болж байгаа. Тэгэхээр яг танаа жишг галтгоог нийслэлдээ бусад хөдөө орон нутгаар хэрэгжүүлээд явхад ер нь ямар вэ гэдгийг. За хамгийн эхлээд нөгөө тулгамдж байгаа асуудлаа ингээд тодорхойлж гаргаж ирээд тэгээд одоо галтгоондоо сургуульдаа одоо ямар асуудал шийдэхэд одоо хүн байна уу гэдэг хоорондоо сайн ярилцаад өмнө нь болохоор хоол зүйч маань захирлын зэрэг зөвлөд байдаг байсан байхгүй. Тэгээд захирлын зөвлөд орсноор одоо захирал маань сургуулийн удирдлагууд маань сайн дэмжиж өгөөд одоо хамтрагч байгууллага боловсролын газартай холбож өгөөд төсөл хэрэгжиж байгаа газруудтайгаа сайн ярилцаад тэгээд тулгамдж байгаа асуудлаа тодорхойлоод одоо цаашаа их үйл ажиллагаа төлөвлөө явуулж байгаа.
Монгол хүүхдүүдийн хувьд одоо нөгөө ногооны хэрэглээ айгүй бага байгаад байдаг шүү дээ. Янз бүрийн ногоо идэгдэггүй. Тэгэхээр яг одоо нөгөө шинжилсэн зэсний дагуу бол нөгөө хүнсний ногоонууд айгүй харагдсан. Тэрийг хүүхдүүд идэх нь хэрвээ хаягдл бас хэрэг гарч ив. Өмнөхөө бодвол Хамгийн анх би одоо энэ сургуульд ороод 5 жил болж байгаа байхгүй юу. Хамгийн анх намайг орж ирэхэд зарим хүүхдүүд юм ингээ жишээнийхэд ийм шар хулуу байлаа гэхэд шар хулууг мэдхгүй амтнаж мэддэггүй байсан мэддэггүй өгөхөөр ингээ идэж чадахгүй байна гэд. Тэгээд тэрнийхэн дагуу одоо идэхгүй байгаа хүнсний ногоон дээр нь шимт ижлийн сургуульд явуулж эхэлсэн. Тэгэхээр хулуугаан бариад ангиудаар яваад тэгээд хүүхдүүдтэйгээ нийлээд хулууны нухаш шийгээд одоо шимт ижлийн танилцуулаа. Тэгээд өөрсдөө ингээ хамтраад хийгээд амтыг мэдрээд ирэхээр энэ хүүхдүүд маань иддэг болсон. Одоо болоод манай сургууль хулуу иддэггүй хүүхэд одоо ганц ч яахгүй. Тэгээд жилээс жилд одоо хүнсний ногооны нэр төрлөө одоо нэмэгдүүлээд явж байгаа. тийм ээ те. Эхлээд хүүхдүүдтэй яг заагаад сургаад тэгээ араас нь хүүхдүүдтэй яг одоо идэвхтэй эхлэх тийм. Хүүхдийн өөрсдийнх нь оролцоо аягүй чухал юм тий. Яг одоо Монгол улсын төлөө хийж байгаа Монголын хөгжил зориулсан том мега төслүүд байдаг ч гэсэн одоо хамгийн чухал буюу эрүүл байгаа иргэд дээрээс нь хүүхдүүдийнх маань эрүүл мэнд бол ялцчгүй Монгол улсын хамгийн том мега төсөл байх ёстой гэж боддог. Тэгэхээр яг энэ тал дээр хүүхдүүдээ багаас нь одоо 1-р ангиас нь үдийн хоолтой болгож одоо бид нэгсэндээ бас нэлээд олон жилийн нүрийг үтсэн, алдсан, онсон тийм ээ. Тэгэхээр одоо ингээд дунд анги бол ахлах ангийнхаа хүүхдүүдийг бас үдийн хоолтой болгож яг энэ зөв эрүүл шимт хижээлийн мэдлэг мэдээлэлтэй болгож хувь хүн тал дээр нь одоо өөрийгөө юу идэж ууж болох вэ талаар мэдээлэлтэй болгох нь бас зөв ёсны хэрэг. Тэгэхээр бас манай боловсролын сайд болон одоо бусад яамдууд за бусад одоо шийдвэр гаргах төвчний хүмүүс маань яг энэ тал дээр бас ажиллаж байгаа бах гэж миний хувьд бол найдаж байна. Тэгээ миний хувьд одоо Монгол Улсын ерөнхийлөгч эрүүл мэнд нийгмийн бодлогын зөвлөхийн хувьд бол энэ талаар бол ерөнхийлөгчд заавалчгүй одоо ингэж дуулгаж дунд олон бага ахлах ангийн хүүхдүүдийг одоо хизээнээс эрүүл хоолтой болгох вэ гэдэг талаар бас тодруулнаа гэж хүүхдүүдтээс амлая. За саяд маань шинэ дэжлийн клуб дэвсэд юу сурч мэдчихв? Би болохоор шинэ дэжлийн клубд орохоос өмнө хүнсний ногооны их ашигладаггүй яг гарын 5 уруу доторх нэг 4-5 хүнсний ногоо ашигладаг байсан. Одоо болохоор ер нь бүхий л төрлийн хүнсний ногоо ашиглаж хоолндоо өдөр тутмаа ер нь хэрэгжилж байгаа. Ер нь ногоо иддэг үү? Тэгээд ногооны ач тусыг мэдэж аваад ер нь идэж хэвшүүл зурж байгаа. Би болохоор шимт ижил клубт явахаас өмнө ер нь өглөө гарахтаа өглөөнийхөө цаг уудаг байсан. Тэгээд энэ клубт төвснараа өглөөнийхөө цаг байнга уудаг. Тэгээд тогтмолуудаг байсан. Манай хүүхдүүд маань тэгээд цаашдаа ангийнхаа хүүхдүүдтэй яг энэ нөгөө сурсан мэдсэн шимт хижээлийнхаа талаар заавалчгүй дамжуулж мэдээлэл өгч байгаарай. Эдгээр одоо яг хоол зүйч маань сургуулийн удирдлагууд нь багш нар нь та бүхний эрүүл мэндийн төлөө энэ бүх ажлыг энд байгаа тоогооч нар маань ч гэсэн та бүхний эрүүл мэндийн төлөө л өнөөдөр ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр та нар маань багш нарынхаа ажлыг, тоогооч нарынхаа ажлыг маш сайн хүндэтгэж байгаарай. Говийн ирээдүйд цогцлбор сургууль маань бас төсөл хөтөлбөрийн хүрээнд JICA-гийн олон улсын амтны ажиллагааны хүрээнд бас энэ үдийн хоолны хөтөлбөрийн орчин бол сайжруулсан байгаа. Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд тухтай суугаад идэх одоо тэр цаг хугацаа болоод орчин бол тухайн хүүхдийн хоолтын одоо хэм маягт нь бол маш чухал байдаг. Энэ сургуулийн хоол зүйч бас бид нар ажилтнтай танилцахад бол ерөнхийдөө сар болгондоо үдийн хоолныхоо хөтөлбөрийн менюг за хүүхдүүдтэй бас яг нөгөө сонирн болгоод ингээ гаргачихсан шимт хижээлийн боловсрол болох юм болохоор бас нэлээд одоо бусад аймагуудад жишг болох үс юм ажил болсон байна. Яг одоо нөгөө нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийдэг 5 жил тутамдаа идэг хүн амын дунд нөгөө хоолт хижээлийн судалгаа байгаа шүү дээ. Тэрэн дээр чи өглөөний цай иддэггүй хүүхдүүд чинь 36.4 гэж гарсан байсан. Тэгэхээр чи яг одоо нийт Монгол улсын 1 сая гаруй хүүхдүүдийн 36% нь хоол өглөөний цай иддэггүй гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр бас танаа одоо аймагчин бол бараг бүгдээрээ өглөөний цай уудаг болж байгаа. Бүхий л талаар бас жишг болж чадчихээн. Тэ зөвхөн нэг одоо сургуулийн галт тоог шийдэхэд тухайн одоо яг аймаг сумын гэр бүл төртөл нөлөөлж байгаа энэ нөлөөлөл одоо харагдчихэж шүү дээ. За өнөөдөр ямар ногоонууд хоолнд нь орсон бэ? Байцаа тэгээд эрдэшис. Өөр Будаа тэгээд мах тэгээд соус. Бүрх юм аха. Ногоонууд нь байцаа амтсан бодоо. Амтсан удаа. Байцаа өвөрцөө өөр юу байлаа? Хондоо. Өөр юу? Каш нь юугаар хийсэн юм бэ? Тулууны каш юм биш. Тулуу юм биш. Та тулуун дуртай юу? Дуртай. Гоё яадаг. Чи дургүй юу?
Тэгээд идэхгүй юм уу? Би яг эцсэн. За. Одоо та нар энэ зааландаа орж ирэхдээ юу хийдэг вэ гэхлээр? Гараа угаад. Гараа угаад. Тэгээд заалнаас гараад явах уу? Гараад шүдээ угаад. Шүдээ. Шүдээ угаахаар гараа өгчтэй. Ангитай юу? За. Энийг хэн та нарт зааж өгсөн? Багш. Багш нь уу? Та нар тэгэхээр бүгдээрээ одоо содтой юу? Содтой. Ямар мундаг юм. За хоол өнөөдрийн хоол нь амттай байна уу? Амар гоё. За сайхан олцгоорой. Суу жам уу цай? Сүйтэй цай. За баяртай. Яг одоо ингээ хүүхдүүд маань гоё өдийнхөө хоолыг идчихээн. Тэгээд бүгдээрээ яг энэчнээсээ босоод энэ шугамынхаа дагуу ингээд гараа явцдаг. Тэгэхээр яг энэ сургууль дээр байгаа жишг галт тогоо шиг бид нэр хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд зориулсан, хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд ашиг тустай хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан сургууль алган дээр ийм галт тогоо байрлуулах шаардлага үүссэн гэдгийг бол одоо сүүлийн үеийн бүх судалгаануудаас бол харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ жишгээр бид нэр одоо аймаг, сум, нийслэлдээ бол хэрэгжүүлэх нь шаардлагатай байна гэж харж байна. Чи намайг яаж таньдаг? Та нөгөө ихнийг краш гэж. Тэрүүгээр таньдаг. За онц сураарай заяа. За баяртай. Баярлалаа. Чамайг ингэдэг. За онц сураарай. За баяртай. Тэгээд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн чухал одоо нэгж байгууллагуудын нэг бол ялцчгүй нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв байдаг. Яг нийгмийн эрүүл мэнд гэдэг би одоо энийг бол аль болох олон хүнд ярихыг хичээж байгаа. Эрүүл мэнд гэдэг үг орцсон учраас эрүүл мэндийн яамны харьяа гэж хүмүүс ойлгоод байдаг. Гэтэл нийгмийн эрүүл мэнд гэдэг чинь яг одоо өнөөдөр бидний зогсож байгаа энэ галтгоо хүртэл явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө тал бүрийн оролцоотой байх ёстой хамгийн чухал нэг бол яг одоо нийгмийн эрүүл мэнд гэж үзээд байгаа. Тэгэхээр яг одоо ингээд бид нар бас нийгмийн эрүүл мэнд гэдэг зүйлээ бол маш зөвөр ойлгох. Тэгээд ойлгосныгоо бас эргэн тойрондоо бас тэрийгэ дамжуулах нь аюул чухал байгаа даа. Бас яг энэ жишээ галтгоо дээр одоо яг нөгөө сүү хөтөлбөрийг бас хэрэгжүүлээд эхэлсэн энэ тохиолдолд бас яг хөргөөрийн асуудалтай бас байгаад байдаг. Яг ялангуяа бид нар хүүхдүүдтэй шинэ одоо яг эрүүл ногоо одоо сүүгээр ингэж одоо хоол бэлтгэж өгөхийн тулд бол хүнсний зөв хадгалалт хамгийн чухал. Тэгэхээр одоо яг хамгийн тулгамдаад байгаа асуудал гэж бодож байна. Тэгэхээр энийг одоо боловсролын яам маань бас сонсорой. Би тэгээ дээрэс нь информашн сайдаас уламжилж өгье. Яг энэ жишг болсон галт тоогоо нэгмсэн бид нэр жишг болгох хэрэгтэй. Тэгэхээр яг энэ одоо энийг жишг гэдэг юм аа, энийг стандарт гэдэг юм аа гэдэг яг ингэж бид нар цаашаа өөр сургуулиуд руу хэрэгжүүлэх боломжтой болж байгаа. Дахин баярлалаа бүгдээр нь ажлын амжилт хүсье. Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн